За нэгдүгээрт бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаа ажиллагаа хийж байгаа илгэл 2000 эзэд итгэл хөтөлбөрт бол одоо 19 улсад 761 бүх сурч байна. Бэлтгэл хөтөлбөрт 314 бүх сурч байна. Ингээд энэ хүүхдүүд маань төрүүчээс төгсөж ирэх болсон. Энэ 25 онд бол 8 хүүхд төгсөж ирнэ. 26 оноос бол 102 зүгээр төгсөж ирэх байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт бол мэдээж Дархуул аймаас сонгож шалгараад буцаж ирэх гэж байгаа хүүхдүүдийн ажлын байрын асуудал ярьлаа. Эргээд бас ажлын байран дээр ямар ажлын байран дээр ажиллах вэ? Яаж үр дүнтэй хүүхдэд ашиглах вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт бол мэдээж бас дараад нь хотоос шалгараад явсан хүүхдүүд Дархуул аймагт ирэх боломж байх уу гэдэг асуудал. Тэр бол мэдээж хүүхд өөрөө сонирхлоос нь хамаарч шийдэгтэй асуудал. Энэ боломжийн талаар ярилцлаа. Цаашдаа бол эрхэлж намын газар бас Японы сантай хамтраад дараагийн илгэл 2000-ийн дотоодын хувилбарыг дотоодын эдийн сургуулийн тэтгэлгийн хувилбарыг бас ярьж яваа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо ярианы төвшөнд явж байгаа. Тэгэхээр энэ дээр бас орон нутгийн сонирхол байр суурь ямар байгаа, энийг юу гэж харж байгаа гэдэг мэдээлэл өгж бас харилцан мэдээлэл солилцсон ийм үйлдэл боллоо. Дархуул харилцсан нөгөө сумын тоо цөөхөн учраас цөөхөн хөгж явдаг. Эх жилээс бол ямар ч гэсэн англи брэслийг сурвалж төгссөн жишээ эдийн засгийн сураад төгсөж байгаа хүүхдүүд нь механик инженер сураад төгсөж байгаа хүүхдүүд гэж байгаа. Тэрний дараагийн жилээр нь бас хувц цагаараа сурч байна. Тэгээ энэ хүүхдүүд маань 26 оноос эхлээд ингээд жил болгон ирэх юм. Энэ хүүхдүүд нь өөрөө явахдаа гурвалсан гэрээ байгуулж явдаг. Аймгийн засаг дарга, суралцагч, зээлийн сан гэсэн боловсролын зээлийн сан гэсэн гурвалсан гэрээ байгуулдаг. Энэ гэрээнийгээ дагуу энэ хүүхдүүд нь буцаад орон нутагта аймагтаа 5-7 жил ажиллах ёстой. Тэгэхээр бол аймгийн бодлого төлөвлөлтийн дагуу хаана ажиллавал ил зохимжтой гэдэг ажлын байран дээр товлсон ажлын байран дээр 5-7 жил ажиллах ёстой гэсэн үг.